За сайн уу залуусаа юу цаан бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн бид нар дугаарт мэдээж Мотфандын шилдэг 10 гаргалж штэ нэг төгөлдөр маань оролцож байна. За өдрийн мэнд төгөлдрөө. Сайн байна уу? За тэгэхээр бид хоёр өнөөдөр мэдээж өмнөх дугааруудын адил төгөлдрийнхөө стратегийн давуу талууд болон сул талуудын талаар за мэдээж тэгээд төгөлдрийн өөрийнх нь яагаад Forex гэдэг зүйлийг сонгоолсон, яагаад Мотфандыг сонгоолсон, ер нь Funding Forum дээр ажиллах ямар хөө гэдэг талаар хүмүүстэй илүү одоо ашигтай зүйлсийг ярих гэж оролдох болно. За тэгэхээр хоёулаа би ингээд одоо асуултаа тавиад явчих те. За. За тэгэхээр ерөнхийдөө бол яг хамгийн ихний асуулт бол мэдээж яагаад Forex-ийг сонгосон бэ? Ер нь хаанаас эхэлсэн бэ? Анх Forex-ийг хаанаас олж мэдсэн бэ гэдэг. Хамгийн анх мөнгөчөн багш хичээлийг 19 онд манай найз авсан байсан. Тэгээ ерөнхийдөө чинь би жоохон хөвгдсөн 9-р ангид байсан баха. Тэгээд орж ирээд ерөнхийдөө иймэрхүү юм байдгаа гэдээ надад ер нь танилцсан. Тэгээд тэр үедээ ингээд хичээлийн ерөнхийдөө үзээд тэр чинь өөрийн гэсэн яг ингээд ноутбук утас шүүч байхгүй зөвхөн харамжлагтай өөрийн гэсэн мөнгө байхгүй. Тэгээд яг 12 дугаар ангид төгсөөд яг оюутан болж орж ирээд яг ерөнхийдөө яг тогтож сууж ингээд бүр илүү туссан гэсэн. Зөв. Тэгэхээр анх бол тэгж олж мэдсэн. Тэгэхээр одоо чи 12 дугаар ингээд төгсөөд яг ингээд нухсан. Тэгэхээр одоо ерөнхийдөө Тий, одоо оюутан гэсэн үг үү? тий 2 жил одоо яг болж өссөн. Одоо 2 дугаар курс оюутан. 2 дугаар курс оюутан. Тий. Окей. За тэгэхээр 2 дугаар курсын оюутан тэгээд одоо хичээлийнхээ хажуугаар үндсэндээ бол ингээд Forex-аа судлаад хийгээд явж байгаа гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр хичээлийн хажуугаар ингээд хийгээ явахаар хэр дарамттай байдаг. Ер нь цаг хугацааны хувьд болон сэтгэл зүйн хувьд ер нь ямар хөө байдлаар. Ер нь хичээлийн хажуугаар хийхэд ер нь амар тавтай. Би дээрэс нь нөгөө Flora гэж цэцгийн дэлгүүрт ажилладаг байхгүй. Тэгээд ерөнхийдөө ажлын хичээлийн дундуур ингээ хийгээ явахаар айгуу дарамтай. Бас ингээд яг ингээд зураглалаа гаргаад яг зураг стафа бүртгээ хүлээгээд ингээ хайцсан байж хаад ингээд орж чадахгүй тохиолдлууд амар их байдаг. Тэгээд одоо ерөнхийдөө яг ингээд тухтай ер нь яг full time болгоё л гэж бодож байгаа. Зөв. Тэгэхээр одоо ажил хийгээд хичээлээ хийгээд хажуугаар нь Forex хийгээд байна шүү дээ, Тий. тийм. Гэхдээ ажил хийгээ хичээл хийгээд Forex хийгээд ийм олон юм амжуулж байгаа боловч шилдэг арга барил нь чинь хангалттай мундаг байна, тийм. Тэгэхээр сайн байна. За тэгээд одоо яг тэгээд юу яагаад явангууд full time болгоё гэж бодож байгаа вэ? Тэр тал дээр тэгэхээр одоо яг ямар төлөвлөгөөтэй байгаа гэсэн үг. Одоо тэгэхээр сургуулаа нэг болвол ингээд одоо ерөөхдөө нь болоод нэг мөсөн Forex хий гэж бодож байна уу? Тий, ерөнхийдөө ажил сургууль хоёроос ерөнхийдөө чөлөө аваад яг нэг 7 хоногт за 1-р 2-р 3-р гэдэг 4-р 5-р л ингээд бүтэн яг full time гаргах цаг байдаг байсан байхгүй. Тэгэнгүүт одоо яг 4-р 5-р дахь full time арилжаан дээр суугаал. 1-р 2-р 3-р дахь бол тэгд. Тэгэнгүүт яг нөгөө 5 дахь өдөр чинь нэг юм маркетинг волюм ерөөдөө уналтанд ордог гэж ярьдаг шүү дээ. Одоо ерөөдөө маркетинг хааж байгаа юм чинь тийм байдлаар тийм юм ажиглагддаг уу ер нь. Ер нь жоох хэцүү байдаг. яг миний яг хамгийн айлч төртөө өдөр яг 1-р өдөр байдаг. Яаж юм хаш ингээд нээгдэж байгаа шууд нээгдэж байгаа. Айгуу волюм өндөртэй байдаг. Зөв. Яг тэгж хэлсэн нөгөө 5 дахьд бол миний хувьд бол би бол 5 дахьд ерөөсөө арилжаа хийдэг байхгүй. Яагаад ч юм би ерөөсөө 5 дахьд ямар нэгэн байдлаар л би бол алддаг. Тийм учраас ихэнх хүмүүсээс тэгдэж яриаддаг. Тийм учраас сонирхсан. За тэгэхээр ямар ч байсан ингээд олон зүйлийн хажуугаар амжуулаад хамгийн анх бол тэгж олж мэдсэн. За тэгвэл одоо яг ингээд Forex-ыг анх олж мэдсэн тэр үеэсээ хойш ер нь хэдэн жил болж байгаа гэсэн үг. 19 онд анх олж мэдсэн гэсэн үг. Тэ 19 онд анх олж. 19 он онд гэр чинь 100 байсан баг. Одоо ерөөдөө баг 4 5 6 дахь жил рүү орж байгаа юм тий. Гэтэ 9-р ингээд цаг мэдчихэд яг ингээд тодорхой ер нь хийж мэхгүй зүгээр яг хичээлээ үзэл явж байсан гэсэн үг. Тэгээд яг 12-оор төгсөөд яг хийж эхэлсэн. Тэгэхээр зүгээр за нэг иймэрхүү юм байд юм байл гэж мэдсэн. Ер нь иймэрхүү юм байдаг гэж. Окей. За. Тэгээ одоо яг тэр үед ингээд хийгээд эхлээд ер нь 12-оо ингээд төгсөж хийгээд эхлэнгүүт яг хийж эхэлж явах явцад бол ер нь хаанаас хамгийн анх яг ингээд юмнуудаас сурж одоо яг нэг ийм сурах хэрэгтэй юм гэсэн байдлаар хаанаас эхэлж исэн бэ? Ерөнхийдөө мөнгөчн багш хичээлийг үзчихээд тэгээд дараа нь яг маань найз англи хэлтэй байхгүй. Тэр яг хоёулаа цуг ихсэн. Тэгээд ерөнхийдөө ингээл мета 5 гэх аппликейшнууд тадаг чинь ингээд арилж байгаач нээж чадахгүй хүмүүс байна шүү дээ. Тэгээд ерөнхийдөө ингээд уншаад ер нь л тэгэл YouTube-ээс яг бичлэг үзээд яг арилж байгаа яаж лимит захиалгах уу яах вэ гэх яг тэрэнд болж мэдчихсэн. Зөв. За YouTube-ээс ингээд суралцаа. За одоо ямар ч байсан олоод мэдсэн YouTube-ээс ингээд суралцаа явж байгаа. Тэнгүүд YouTube-ээс одоо ингээд буцаагаад харахад суралцсан юмны яг хэдэн хувь нь ашигтай байж чадсан гэж боддог вэ? YouTube-ээс сурсан юмны за нэг 30-40% Ерөөдөө бага байна шүү дээ, тийм. Ер нь бол яг нөгөө YouTube дээр чи бас нэг тодорхой хэмжээнд илүү дутуу аягүй их юмуд байж байгаа. Маш их мэдээлэл байгаа шүү дээ, тийм. Тэгвэл ихэнх нь бол хэрэггүй л байсан байна, тийм. Тийм ер нь. Окей. За ямар ч байсан ингэж хамгийн анх одоо энэ аялал маань бол эхэлжээ. Тэгээ одоо хүртэл ингэж явсан байна. Тэгээ одоо бол мэдээж лидер бордон дээр шилдэг аргад бичигдэж байна, тийм. Тэгэхээр тэнд бол яг явж явах хугацаанд хамгийн одоо
Одоо бол хамгийн оргил үе дээр явж байна гэсэн үг шүү дээ. Мгм. Хамгийн хэцүү үе нь хийцэн байсан бэ? Ер нь энэ ч ер нь хэцүү юм байна да, болохгүй юм Аа. байна да гэдэг. Хамгийн хэцүү үе нь яг оны өмнө байсан. Яг Мгм. 24 онд байх. Би яг тэр үед нөгөө ерөнхийдөө арилж байгаа хайцсан байсан байхгүй. Аа. Яг 9-өөс 11 сар хүртэл яг ингээ хийж чаад тэг ерөнхийдөө ажил хийгээд явцсан байхгүй буцаад. Мгм. Тэгэл за ер нь л хутлаа болоод ирлээ те. Зүгээр ингээд ажил хийгээд зүгээр олсон мөнгөөр ингээд өөр юм хийх юм уу. Тиймэрхүү бодол. Тэгээд он гарсны дараагаас яг 1 сарын сүүл хавцаас яг буцаад яг ингээд за ер нь хийнэ гэсэн бол заавал ихэлсэн бол дуусгах гэж шийдээд тэгээд ерөнхийдөө яг доктортой хийгдэх гэсэн. Мгм. Зөв зөв. За тэгээд ерөөд бол яг тэр ажил хийж явах явцдаа яг болиё гэж бодож исэн л хамгийн доод цэг юм ба штэ тий. Хамгийн дооц юм. Окей. За тэгэнгүүт ер нь ингээд нөгөө нэг алдаж явж байгаа. Одоо хүмүүс ч юм бол хөвчлэн нөгөө нэг бүр за одоо ингээд ерөөсөө энэ бол бүтэхгүй мэн гэдэг тэр мэдрэмж нь болохоор аюу их алдсны дараа үүсдэг. Нуруугаа ахуулсны дараа ч юм уу те. Тим үе ер нь байсан уу? Маш их хэмжээгээр алдсан. Бага. Ер нь яг арилж ихснээс хойш гэх юм бол би яг 3 фаундын данс шатаасан. Аа. Тэгээд нэг 50 билүү $75 нэг бонус шинэ бүртгэл байгаад ээж аав эмээ юу байна бүгдийг яаж чад. Тэгээд тэрнээс яг нэг маржин кал хийсэн байхгүй. Марж шахсан гэсэн. Тэгээд тэрнээс яг 1 ман л явсан. Тэгэхээр тэрийг ашигын татч чадаагүй л дээ. Нэг жоохон өндөр лоттой байсан бол. А ер нь арилжааны төрөл чи юу одоо scalp юм шиг байна л да ер нь бол тий. Day trade А day trade руу тий. Тэгээд А тухайн үед бол зүгээр pool margin арилж байгаа хийжсэн гэсэн үг шүү дээ. тэр үед яг сонирхчихсан. Зүгээр турш үзчихсэн юм тий. Окей. За тэгвэл яг тиймэрхүү үед тэг яг сонсоход бол яг үзэгчд маань ч гэсэн сонсоход аюу бас аятан гайгүй сонсогдож байгаа хэл яг тэр ихэнх хүмүүс чинь нөгөө нэг амар урт зам дуулдаг. Тэгвэл манай хүн болохоор орж ирээл ингээл 12-оо төгсөөл за энийг ерөөсөө ингээд судалж эхлэе хийгээл. Тэгэл 2 жил энэ төр ингээл 3 пандын дансны дараа бас ингээд юунд руу ороод ирсэн ба шүү дээ. Шилдэг арга руу ороод ирсэн бай тээ. Зарим хүмүүсийн хувьд болохоор яг маш олон жил ингээд яваад байгаа мөртлөө нэг л яг ашигндаа хүрч чаддгүй ч юм уу. Эсвэл бол яг л нэг уучраа олдоггүй байхгүй. Тэгэхээр яг чи яг богино хугацаанд ингээд их хэмжээний юм үр дүн гаргацсан байдаг шүү дээ. Одоо 2 жилийн дотор за ер нь бол яг үндсэн бүр ингээд тулаас уусан гэх юм бол хоёулаа яг тулаа тооцоолох юм бол за нэг жил хагас юм уу те. Тийм хугацаанд ийм үр дүн гаргасан. Тэгэхээр тэрний яг үндсэн шалтгаан нь юу байсан гэж бодож байна. Ямар зүйл одоо цагийг нь ингэж хэмнэсэн байх боломжтой. Энэ хичээлийг үзсэн ч юм уу эсвэл бол энэ зүйлийг мэдэж авсан болох дээр яг одоогийн төвчний стратеги одоогийн юмнууд гаргахад надад аюу амархан байсан ч гэдэг юм уу те. Тэрэнд илүү товчилж өгсөн гэсэн юмнууд нь. Ерөнхийдөө тэгээд нэг трейдүүдийн ингээд одоо подкастнууд нь ерөнхийдөө влогнууд байгаа шүү дээ. Тэгээд ер нь банк маркет overview үздэг байсан. Одоо нэг трейдер, мөнхчин трейдер. Тэгээд бас надаа хин мару трейдер, очроо трейдер хоёр бас ингээд ерөнхийдөө юмнууд нь үзээд байсан. Хамгийн ер нь л яг ингээд өөрөө л хийгээл нухсны л ингээд ер нь банк хийсний л үр дүнд ерөнхийдөө ингээд гайгүй явж байгаа юм болов шүү дээ. Зөв. За тэгэнгүүт одоо бол яг 2 жилийн хугацаа өнгөрцөн. За иймэрхүү болчлоо. Цаашдаа ер нь юу гэж дүгнэж байна? Одоо яг энийг ингээд цааш нь яаж үргэлжлүүлээ? Эсвэл бол цаашдаа яг нэг ийм том зорилго тавьсан байгаа ч гэдэг юм уу те. Тийм зорилго байгаа юм. Одоо ер нь хамгийн ихний зорилго гэх юм бол тэгээ 300 мянган паунд тоталдож авна. Тэгээ дахиад авна. Тэгээд 25 оны зорилго гэх юм бол яг $100 фаундын дээр ажиллана. Зөв. Яг арилжаач тий. Одоо яг Монголд байгаа пандын арилжаач тий ихэнх нь яг нэг юм хүсэж байгаа хүслээ шүү дээ. Яг нэг $100 данстай болчих юм бол яг ингээд явна. Тэгэхээр одоо за хоёулаа одоо яг ингээд бодох юм бол за яг пандын данс тэнцвчлээ, ашиг руугаа орлоо. Ерөнхийдөө тэрнээс хойш дунджаар сард ер нь хэдийн хэмжээний хувийн ашиг хийж тогтмол гэх юм уу те. Дунджаар гэсэн үг шүү дээ. Яг тэр сард ийм байсан биш. Дунджаар хэдийн хэмжээний ашиг хийж чадчихаа. Би яг сая л яг анхныхаа таталтаа явуулсан байхгүй. Тэгээд яг би эхнийхээ ер нь таргет яг $10,000 хийнэ гэдэг. Би яг одоо пандад аваад 30 хоногийн хугацаанд ингээд яг $10,000 татна гэдэг. Тэр таргет нь өөртөө сүүл жоохон бас эвгүй болсон. $10,000 бол татаад авсан шүү дээ тий. Тэгэхээр яг нөгөө манай пандын арилжаачд юм уу эсвэл би яг пандаар ингэж арилжиж үзээгүй залуучууд маань ч юм уу хажуунаас нь хараад за энэ бол ер нь хутлаа баха тий. Одоо фаны франк гэдэг ч юм бол ерөөдөө яг л нөгөө трейдерүүдэд бүр амар том боломж нэгэд өгч байгаа шүү дээ. За ерөөдөө нэг ингээд та багахан мөнгө төлөөд том данс аваад зүгээр чадвар нь авах юм бол шалгуулаад тэндээс мөнгө татч авч болно гэхээр ихэнх нь итгэдэг байхгүй. Яг хийж үзээгүй хүмүүс ногт итгэдэг. Хийж үзхийч үздэггүй. Тэгэхээр ерөөдөө бол яг тэднэрт ингээд зориулээд хэлэхэд бол үндсэндээ төгөлдөр маань бол яг ингээд 2 жилийн дотор
Пандын данснасаа яг ингээд зорилго тавиад $10,000 анхны таталтаараа татнаа гэдэг тэрэндээ хүрсэн гэж. Тэгэхээр энэ бол маш том амжилт шүү дээ, тэ. Тэгэхээр энэ бол яг хуу цаг хугацааг маш их хэмнэж өгж байгаа. За тэгээд дээрэс нь мэдээж яг нөгөө зорилгодоо хүрэхэд нь илүү төтөлж өгж байгаа болов уу гэж бодож байна пандын програм. Тэгэхээр пандын програм гэдэг зүйлийг юу н хамгийн анх яаж олж мэдсэн бэ? Фандын програм гэдэг нь яг битээр манайс дээр Matforex дээр ерөнхийдөө данстайсан байхгүй. Тэгээд нэг $100 хийгээд ерөнхийдөө ингээд харилцдаг байсан. Тэгээд яг байжсэн чинь ингээд санхүүжилт гэсэн юм байгаа. Ашгаа ингээд 90-10-аар хувааж авдаг. Битээр бас ихэндээ нэг ч итгэхгүйсэн. За $100,000 данс сая 500. Бас арай л байж болохгүй юм байна да гэдэг нэг ерөнхийдөө тиймэрхүүс. Тэгээд дараа нь нэг ингээд манай найз их худалдаж аваад би их хамгийн анх $10,000 данс худалдаж. Тэгээд битээр яг нэг хоногийн зайтай яг 2 фонд яг хоёуланг нь шатааж ирсэн. Тэр ерөөсөө яг бас л анх бол ер нь итгэхгүй л шүү дээ, Тийм, ер нь тий. Яг итгэхэд ер нь бол бэрхэлтэй. Анх бол би бол бүр анх гадаадд л яг тим юм байдаг юм байна. За ялангуяа Америк руу чигсэн трейдерүүд тим байдаг юм байна гэдгийг анх олж мэдчихсэн. Тэгээ яг олж мэдчихэд бол ер нь яг нөгөө нэг юм буцах хаяг байхгүй учраас тэрэнд бол нэг итгэдэггүй байсан. Тэгээд ингээд анх авч үзээд бол гайхчихлээсэн л да. Тэгээд сүүл рүүгээ нөгөө Монголд ингээд мотпанд нэгдэд ингэнгүүт бүр амар болчихж байгаа шүү дээ. Ягаад гэх юм бол монгол хэл дээрээ бүх юм нь монгол хүмүүстэйгээ харьцаа явьчихж байгаа учраас тий. Тэгээд ер нь ингээд анханасаа тэр дансыг аваад одоо яг ингээд яваад 3 данс шатаасны дараа яг ямар мэдрэмж төрчихсэн. За ер нь л би ер нь чадах юм уу дөө эсвэл бол тий одоо би ингээд дахиад үзэх ёстой гэсэн аль нь ямар мэдрэмж ер нь төрчихсэн бэ? Ерөнхийдөө ингээд би ингээд 3 данс авнаа гэдэг чинь ерөнхийдөө бас тодорхой хэмжээний нэлээд мөнгө гарч байгаа оюутан хүүхдтэй юу ах зэ тэгээд найзтайхаа мөнгө төрөө ингээд цуглуулгаад бас ээж бол намайг тэгтээ дэмжсэн. Ээж надад ингээд за үнэхээр хиймээр байгаа юм байвал яг хий ингээд надад амар том боломж олгосон. Би тэрэнд амар их баярлагдав. Тэгээд тэрний дараагаас ингээд 3 фондын шатаасны дараагаас ер нь л за болд юм уу даа гэж бодчихсон. Ер нь л амар шантарсан байсан. Тэгэл буцаж хийж эхлээл яагаад ч юм ингээд ерөнхийдөө ингээд альжинаасаа холдохоор ерөнхийдөө ингээд зэн амар их ерөнхийдөө альжинаасаа холдонгууд ерөөсөө ингээд чарт ерөөсөө уншиж чадхаа байждаг байхгүй. Тэгээ ерөнхийдөө ингээд форумдаа орох гээд нэлээ удсан. Ер нь сар мар болсон. Тэрний дараагаас гайг болж эхэлсэн. Зөв. Тэгэхээр ерөнхийдөө бол яг нэг сарын хугацааны зай бол авсан юм байна тий. Зөв. Тэгээд тэр орондоо бол нэг сэтгэл зүгээ тайвшруулад арай нэг айтайхан болж байгаа ахаа үзье гэж бодсон шүү дээ тий. За тэгээ одоо бол хоёулаа за яг анх одоо ингээ яага Forex сонгосон, яаж олж мэдсэн, панд руу орсон ингээ түүхүүдээ ярьчлаа. Одоо гол сэдвнээ хүмүүсийн хүлээдэг сэдв бол юу гэдэг вэ гэхээр яг энэ амжилттай яваад байгаа энэ топ 10 дээр байгаад байгаа хүмүүс ямар байдлаар, ямар аргачлалаар, ямар цаг ашиглаад те надаас юугаараа өөр болохлээр яг амжилттай болоод яг энэ 10 руу орж ирээд за тэгээд яг ингээ татаа авалт хийгээд өссөн зорилгодоо хүрээд ийна гэдэг асуулт байдаг. Яг тийм бол ихэнх нь ер нь бол угаасаа арилжаачдын 90-99% амжилтгүй байдаг шүү дээ тий. Ихэнх нь бол мөнгө татчих чадахгүй. Тэгэхээр яг нэг тийм өөр зүйлүүд байгаа. Эсвэл бол миний гаргаж байгаа алдааг тэр хүн гаргахгүй засаад явж байгаа учраас тийм байна гэдгийг хүлэн зөвшөөрч байгаа тэр хүн бол. Тэгэхээр тэр нь хоёулаа юу вэ гэдгийг одоо тод мэдхийн тулд хоёулаа зүгээр яг ингээд маркет түрүү ярьсан шүү дээ. Маркетинг ингээд уншиж чадхаа болчихдог байгаа гэдэг. Тэгэхээр маркетинг ихэнх хүмүүс болохоор маркетинг унших гэдэг зүйлийг ойлгодог байхгүй. Тэгэхээр чиний хувьд маркетинг уншина гэж яг юу гэсэн үг юм? Ерөнхийдөө би яг Niju Trader-ийн нэг лайвыг бас үзчихсэн. Тэгэхэд яг ингээ ханш одоо яаж явж байна. Сүүлдээ ингээ чи яг одоо ийм юм болох гээд нэ гэдгийг ингээ яг ингээд мэдэрдэг бол. Тэгээ би тэрийг ихэндээ гайхажлээсэн. Яаж нэг одоо таамаглахгүй ямар ирээдүг харах штэ гэд. Тэгтэл байж байгаа л яг сүүлдээ ингээд мэдэрдэг болчихсон юм л. Одоо яг нэг ийм хөдөлгөөн явах гээд байна да. За яг ингэж байгаа дорой доо гэж бодоод. Тэгээ зураглалаа хийсэн байж байгаа. Яг зураглал дээр ирэнгүүт яг арилж байгаа нэг. Зөв. Одоо ерөөдөө бол яг маркетинг уншина гэдэг нь яг чиний хувьд бол өөрийнхөө зураглалыг зурцсан. Тэгээд зураглал маань цаашдаа яаж явах вэ гэдэг альдын төсөөлцсөн байдаг тий. Тархинд дээр бол. Тэгээд тэр нь ирэхэд л ерөөдөө арилжаанда ороход бэлэн байж идэг гэсэн үг шнэ тий. Окей. За тэгээд ер нь бол яг хүмүүс болохоор нөгөө яг түрүүний Нижүүгийн юунаас үзсэн лайв дээрээс үзэж байхдаа бодож исэн бодлыг л боддог л дугаарсан ирээдүг таамаглах боломж байхгүй шүү дээ тий. Яаж одоо ингэж юу гэдгийг мэдэрнэ гэдэг чи одоо нэг сонин зүйл байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр тэр бол мэдээж одоо яг ингээд нөгөө тодорхой хэмжээний effort гаргаад тодорхой хэмжээний цаг хугацаанд зарцуулсан хүний хувьд за одоо дараагийн хөдөлгөөн бол яг боломжтой вэ гэдгийг аль хэдийн өөрийнхөө стратегиээр хардаг болсон байдаг л гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр одоо хоёул болохоор ерөөхдөө тэгвэл ямар стратеги баримтдаг. Одоо би түрүүн ярианаас чинь сонсож байгаа за Маруг үздэг гэжсэн, очроог үздэг гэжсэн тий. Нижүүг үздэг.
ихэнх нь ингээд сонсох юм бол ихэнх нь угаасаа day болоо scalp trade-рүүд байгаа даа шүү дээ, тий. Тий. Тэгээ Marucci болохоор нөгөө нэг SMC талтаа, smart money талтаа юм шүү. ICT яагаад. Тий, ICT талтаа. Тэгэхээр яг тэднийг ингээ хойлоод үзээд ер нь ямар стратеги дээр сүлдээ болсон бэ? За ер нь бол анх ингээд амар их стратеги ингээд ер нь хольж ирсэн одоо юу вэ? Бүгднийг л ер нь хэрэгжилж үзчихсэн. Тэгээд хамгийн сүүлд үлдсэн болохоор би яг ингээд Marucci Trader-ийн ICT Smart Money-г үзэж байхдаа ингээд бас амар их төвхтэй юм байсан болохоор дандаас нь ерөнхийдөө хайцсан. Тэгээд яг миний яг одоо ягдсан юм бол одоо би яг Niju Trader дээр ерөнхийдөө ажиллаж. Зөв. За тэгэхээр ерөнхий арга барил чинь бол за миний ойлгосноор бол ерөнхийдөө л нөгөө трендээ дагах тий. Тэгээд үндсэн K level-үүдээр явж ийн гэсэн үг шүү дээ. Dove-ийн онол тэгээд support resistance тэгээд volume татчих үзнэ. Зөв. Яг тэгэхээр би бас угаасаа тэр ярилж байсан ерөнхий арга барилыг бол бүгд нь мэддэг. За тэгэхээр хоёулаа одоо тэр арга барил дээрээ яг ямар цагууд ашигладаг вэ? Одоо хүмүүс чинь нэг олон цагийн хамаарлын зүйл ашигладаг шүү дээ. Тэгэхээр тэн дээр яг ямар цагуудыг ашиглаад хоёулаа day trade гэдэг зүйлийг хийгээд явж байна. Ерөнхийдөө бол яг би бол day дээр ерөөсөө chart харддаг. Яг хамгийн том цаг гэх юм бол 4 цаг дээр хардаг. Тэгээ 4 цаг дээр 1 цаг 15.5. Яг арилж байгаа нэгтээ бол яг 5 минут дээр нэгдэг гэсэн. Зөв. Тэгэхээр нэлээд бага цаг руугаа орж нээж штэ тий. Тэгэхээр энэ бага цаг дээр арилждаг хүмүүсийн хувьд хамгийн том тулгардаг асуудал бол сэтгэл зүйн асуудал байгаа гэдэг штэ. Тэгээд сэтгэл зүйн асуудлын хувьд бол яг нөгөө нэг урт цаг дээр арилж байгаа хүмүүс чинь сэтгэл зүйн асуудал нь юу гэдэг вэ гэхээр удаан хугацаанд барьж байгаа болохоор тий. Ашиг нь ингээ багаар мэрж явдаг, айгүй удаан явдаг. Нөгөө талаараа бол богино цаг дээр арилж байгаа хүмүүс чинь ашиг нь хурдан явах боловч тэр хэмжээгээр алдагдлаа маш хурдан хүлээг явждаг тий. Эсвэл зогсох бол пат гэж зогсдог. Тэр тал дээр сэтгэл зүгөө яаж барьдаг вэ? Зөөр нь бас хамгийн анх мах бол яг 1 минут дээр арилж яадаг. Бүр зүгээр өстө 2 3 секундэд орж ирээ пад гээл зогч. Тэнгүүт ингээ за ер нь болигээ шууд кома унтраагаал. Тэрэн дээр яг сэтгэл зүгээ барих. Ерөнхийдөө яг 5 минут дээр ингээ тараад арилж байгаа 5:15 дээр арилж байгаа ер нь арай гай байдаг. Нэд би яг арилж байгаа нэчээд шууд яг бүх юм унтраагаад ингээ хайчдаг яг хаа. Зөв. Яг нөгөө нэг set and forget гэдэг нөгөө Alex хэлдэг шүү дээ. Окей. За тэгвэл одоо яг ингээд сэтгэл зүгээ тэгээд одоо юу гэдгийг ингээд бүр ингээд юм ингээд мартаад орхичих штэ тий. Орхичоод нэг хэсэг хугацааны дараа харна. Тэгээд хэсэг хугацааны дараа гарсан үр дүн дээр бол сэтгэл зүйн реакт бол арай бага бах уу. Тэ арай гайгүй. Гайгүй тий. Байн хараа сууснаас л хамаагүй дээр бах тий. Яг нүдэн дээр эсэл зогсноос илүү яг ингээд дараа нь ингээд цогцсон юм байна да гэдэг ингээд за өнгөрчтэй гэдэг. Окей. За тэгэнгүүт одоо за 4 цаг, 1 цаг 15 минут, 5 минут гэсэн тий. Тэгэхээр тэр цагууд дээр яг голчлон юуг илүүтэйгээр түлхүү хардаг вэ? Одоо 4 цаг дээр илүү ийм хардаг ч юм уу, 5 минутан дээр илүү ийм хардаг ч гэдэг юм уу? Тийм онцлог юм байгаа юм цагууд нь. 4 цаг дээр болохоор ер нь одоо яг Doji candle-нууд их амар хардаг. Тэнгүүт яг 5:15 дээр болоод ирэхээр price action аяг хардаг. Тэгэхээр ерөнхийдөө бол яг 4 цаг дээр болохоор candle-аар ерөнхий эргэлтэл төсөөлөд байна л да тий. Doji гэдэг чи одоо ерөнхийдөө л энэ хаанаас reverse хийх вэ гэдэг хүлээгээл. Тэгээ 5:15 дээр болохоор price action хардаг гэхээр чи нөгөө трендээ хараад шин гэсэн үг шүү дээ. Окей. За тэгээд одоо айгүй энгийн л сонсогдож байна л да. Одоо 4 цаг дээр тэгээд 5:15 дээр ингэж орж ирлээ. За ерөнхийдөө бол оролдоо 5 минутан дээр нээчих. Оролдоо 5 дээр нээчихэж байгаа. Окей. За илүү ч өөр яг нэмдэг зүйл байна уу? Одоо жишээ нь түрүү volume татдаг гэж ярьж байна шүү дээ. Volume-ыг татаад юу яг юуг илүүтэйгээр ажилладаг? Одоо volume яг хамгийн өндөр байгаа зэг дээр хамгийн их захиалга байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүт одоо buy арилжаанд орох байгаа бол ерөөдөө эхлээд трендээ харчихна. Тэгээд би buy арилжаанд орох бол яг тэр татсан volume-оос яг ингээд дээшээ гарч ирэх юм бол ерөөдөө buy арилж байгаа ингээд нээдгээ гэсэн. Зөв. Өөр ч нэг илүү дутуу юм ерөөсөө оруулж идэггүй. Олон болгоцсон айгу заавараад ирдэг. Ер нь хүмүүс чинь нэг юм анх эхлэхдээ баахан индикаторууд өрцсөн байдаг шүү дээ. Тэгээ би яг нөгөө мөнгөчн багшийн ингээ бүгдийн Макти RSI бүгдийн ингээд нэг дор ингээд хийх. Өөр зүгээр замбрааг юм болт юм бэл. Зөв. Хоорондоо зөөрөлтөө тий. Окей. Стратегийн хувьд бол цагийн хувьд нэг тиймэрхүү. За одоо тэгээд одоо яг өдрийн яг аль цагт илүүтэйгээр арилждаг вэ? Арилжааны одоо цагч гэдэг юм уу те. Энэ цаг дээр арилжвал би ер нь илүүтэйгээр боломжийн арилжаа, илүү одоо тухтай арилжаа хийж чаддаг гэсэн цаг юм. Яг Аз яг Нью-Йорк хоёртой л арилждаг. Лондон ерөөсөө таалагддаг юм. Аз дээр арилждаг. Аз ч ер нь бол ийм 50 хөдөлгөөнтэй байгаа шүү дээ. Рейнж нь бага. Гэтэ яг ингээ харах юм бол өглөө 7-оос ингээд өдөр 11 хүртэл
Аз дээр яг хамгийн яг эрчимтэй хөдөлгөөн явагддаг байхгүй. Зөв зөв. Тэгэнгүүтлээ орой Нью-Йорк дээр арилжиж Тэгээ байна. орой Нью-Йорк дээр бол хөдөлгөөн муургай шүү дээ. Нью-Йорк дээр хідээс хід хүртэл арилжиж байна. Нью-Йорк дээр орой нэг 8-аас за нэг 10 хүртэл. 8-аас 10. Окей. Ерөнхийдөө эрт болчт юм байна те. Эрт болч өглөө ажилтаа. Зөв зөв. За тэгэнгүүт одоо full time болчвол ер нь цагаа өөрчлөе гэсэн бодлоо. Илүү одоо урт хугацаагаар харъя ч юм уу. Full time болчвол өглөө яг 7-оос 11 тэгээд орой за арай 6-аас ч юм уу 6-аас нэг 10 11 хүртэл. Зөв зөв. За тэгэхээр яг нөгөө нэг арилжаач болохоор Нью-Йорк дээр бүр амар суулаа хэвээр нэр шүнжийн суулаа муулаа гэж ярьдаг шүү дээ. Нойроо алтаал. Тэгэнгүү тийм бол байхгүй юм шүү дээ ерөөстэй. Ерөнхийдөө хүн шөнийхөө нойрыг алдаад эхлэхээр чинь яг ингээд хүний сэтгэл зүй яг ингээд бие физиологид амар сөргөөр нөлөөлөд тэгээд тэр чинь арилжаанд гарах шийдвэрт бас амар том сөрөг нөлөө үзүүлдэг. Зөв зөв тийм. Яг гоо стрессийн даавар илүү ялгараад ирэх тий. За тэгвэл одоо хоёлаа за ингээд цагуудаа ярьчлаа, за стратеги ярьчлаа. За одоо ерөнхийдөө ингээд цаашаа стратеги дээр за нэг ийм юм нэмж хийсэн гэсэн нэг тийм бодол байгаа юм. Ийм юм сураад авчих юмсан ч гэдэг юм. Одоо би тэр бас нэг лунаад тэгээд трейдер байдаг та эмхтэй марж. Одоо яг маржны яг ингээд бүтэн гоё шахацсан. Яг снайпер энтри гэдэг шүү дээ. Одоо яг лунаад трейдер чинь ингээд яг зүрээс нь орлоо. Дахиад яг унж орж ирлээ, буцаа шалгалаа, мөрөн дээрээс нь ингээд битүү доошоо ингээд шахаж явсаар агаал. Ер нь бүл маржин арилжаал сурмаар юм шүү дээ тий. Тэр сонирхоод байгаа. Ер нь багаар хийгээл явдаг. Яг нөгөө бүл маржин арилжаач нь хүмүүсийн сонирхлыг татдаг шалтгаан нь нөгөө айгүй бага данснаас хэмжээний өсөлт гаргаж ирдэг тий. Тэр нь айгүй гоё байдаг. Окей. За тэгвэл одоо яг хоёулаа ингээд арилжаач болгоно нөгөө арилжаан дээр барьдаг дүрм гэж байна шүү дээ. Тэр тодорхой дүрмүүд нь ер нь ямар дүрм барьдаг. За нэг ингүүл ингэн тэгүүл тэхгүй ч гэдэг юм тий. Дансныхаа арилжаанд орох болгондоо дансныхаа нэг л хувийг яг ирснэ гэдэг. Тэгээд ерөөс яг арилжаа ингээд 50%-аас дээш ашиг ороог бол break even болгодог. Би яг өөрийнхөө алдааг орсон чинь ерөөсөө за нэг $1000 олоод ирэнгүүт нь шууд тавьчихад break even-аа тавьчихдаг. Тэгээд буцаж нэг шалгах хөдөлгөөн дээр нь break even-ыг зогтдог. Тэгээ одоо TP break even эсвэл SL гэсэн яг л тийм дургуут. Зөв зөв. Тэгэхээс бол наан нь бол ингэж дураараа хаахгүй гэсэн байна шүү дээ. Окей. Тэгээ угаасаа нөгөө юу альч юм шин компьютер хаагаа орхиж байгаа юм шин хүн хаалмж байхгүй юм шүү дээ. Өөр хоолмол идсэн ингээ дуу муу сонссон тэгэж ирж чаад юу яг харж байгаа дэсэл зөхиөлөх мэт юм бүр амар гэдэг. Зөв зөв. Өөр одоо стратегийн төвшөнд ч гэдэг юм өөр дүрмүүд байгаа юм. Өөр дүрмүүд үү? Стратегийн тал дээр их юм бол за яг одоо нэг риск энтри бас заримдаа хийчихдэг гэсэн үг. Яг одоо зурсан төвшнөөс дээшээ гарч ирээгүй яг ретест хийгээгүй багт нь ч юм уу. За ер нь л явах гэдэг даа гээл яг цаанасаа иждэг. Тиймэрхүү юмудаа болж байгаа ер нь. Ерөнхийдөө л нэг юм конфирм аваагүй жиж шууд арилжаа хийхээр юм болио л гэсэн сэтгэл зүйтэй байгаа юм шүү дээ тэр бол тий. Окей. За ерөнхийдөө хоёулаа бүх юм ал ер нь ярих шиг бол одоо стратегийн төвшин за цагуудаа дүрмүүдээ ярьлаа. Одоо ер нь тэгээд пандер арилжаад за $100 болчлоо ингээд $100 данстай болчлоо тэгээд тогтмол татаа авалт хийгээд явлаа гэж бодоход цаашдын зорилго нь яг мөнгөөр одоо яг юу хий гэсэн бэ? Яг юу зорж ерөнхийдөө одоо би бол ингэчүүл ер нь инк санаатай л ингээд нэг юм $100 энэ данстай болъё гэж бодож байгаа гэдэг. Би яг хамгийн анх $100,000 насан дээрээ за даваал зүгээр $1000 л хийчихээ. Гэсэн чинь ер нь яг 1000-аар ер нь хийхгүй юм билээ. Тэгээд яг эцсийн зорилго гэх юм бол тэгэл гэр бүлийнхаа хайртай хүмүүсээ л сайхан амьдруулах шүү дээ. Ямар нэгэн санхүүгийн дарамт хараат бус байдал байлгахгүй. Тэгээд $100 фаунднаас ашиглагдаад эхлэх юм бол шууд бизнес руу л орно л та. Зөв. Тэгэхээр ерөнхийдөө бол мөнгөө буцаагаал дахиад эргэлдүүлээл илүү томруулъя гэсэн зорилготой байна тийм. Окей. За ерөнхийдөө нэг иймэрхүү тэгээд хоёулаа манаас ярилцлагын цаг төгсөж явах шиг байна. Тэгээ ерөнхийдөө л одоо яг арилжаачтай хандаад за энийг ингэчүүл зүгээр юм бэлээ, тэрийг тэгчүүл зүгээр юм бэлээ гэсэн нэг ганц гоё зөвлөгөө өгөөч. Мотивашн бол яг хүнийг яг нэг хэсгийн хугацаанд эрч хүчтэй байлгадаг. Ингээд урам зориг өгдөг. Хамгийн гол нь төсвөр төвчээр тууштай байдал. Хамгийн гол юм тэр. 1% одоо мотивашн урам зориг багт яг 99% нь төсвөр төвчээр байх хэрэгтэй. За маш сайхан өгүүлээ тий. За тэгэхээр одоо дараагийн зүйл бол мэдээж арилжаачтай хувьд нэлээд чухал зүйл байгаа. Тэр бол юу гэхээр нөгөө мотпанд ер нь пандын програмын дүрмүүд байгаа даа шүү дээ тий.
Тэгээ Мотфандын хувьд бол яг дүрмүүд дундаас хамгийн их миний бодлоор хамгийн их хүмүүсийн алддаг дүрм бол Equity-ний дүрм байж магадгүй гэж би боддог. Яг 5%. Өдрийн алдагт 5% гэдэг ба штэ. Тий. Гэтэ хүмүүс өдрийн алдагт 5% гэдэг балансаас тооцчихдаг байна. А тэгвэл нөгөө талаас бол тэр чинь яг дүрмийн сайн унших юм бол Equity дээрээ өдрийн алдагт 5% гэж байгаа. Тэгэхээр Equity-н гүйж яагаад хасах даваа руу орсон байгаа тохиолдолд баланс маань ороогүй юм чинь гэж бодож байгаа алдчихдаг штэ. Тэгвэл хүмүүс чинь яг нөгөө нэг буцаагаад дүрмээ уншаагүй байж буцаагаад ингээд одоо Мотпанд руу ч юм уу юм асуудлаа бичээ танах ингэчлээ гэдэг асуудал гардаг. Тэгэхээр яг тэр дүрмүүд дээр ер нь чи яг тэр дүрмүүдтэй яаж танилцсан. За тэгээд тэр дүрмүүдийг одоо ер нь яаж дагаж мөрдөж арилжиж байна. Ер нь бол одоо ингээд шилдэг 10 руу орсон байна гэж бас тэр дүрмүүдээ маш сайн л тагсан биш үү те. Тэгэхээр уншаад анх бол уншаагүй ерөөсөө дүрмүрэн байгаа ч гэж мэдээ. Тэгээд яг эхний фанда эхний нэг яг 10,000 фан 100,000 фанда яг тэрнээс хойш шатааж ирсэн. Яг одоо ингээд өдрийн алдах лимит нь яг нэг за нэг эхнийх нь нэг $5, дараагийнх нь $20 гэх. Яг тэгж алдчихсан. Тэгээд ер нь ингээд бэлэн тавьчихсан ингээд дүрм гэсэн юм байх тэрийг ингээд уншихгүй байна гэж. Энэ өөрөө чинь л буруу ерөөсөө бот фанд яг хүлээгээд хариуцлага биш. Зөв яг зөв. Тэнгүүд одоо нөгөө хүмүүс ч ярьдаг чинь нөгөө юмгаар ер нь аюу хэрэг гэж байгаа зүйл одоо хүмүүс амар их скамдуулдаг тий интернетээр. Тэнгүүд хинч одоо үед бол хинч ингээд нөгөө гэрээ мэрээ одоо яг нэг тэр компани нөгөө кукиг уншихаа ерөөсө болцсон гэ тий. Тэрнээс болоод манай арилжаачт маань ихэнх нь алдчихж магадгүй гэж бодож байна. Тэгэхээр тэр дүрмийн хувьд бол арилжаачтаас зөвлөд хэлэхэд дүрмээ сайн уншаарай тий. Дүрмтэйг бас танилцчих юм бол илүү эрсдлээс сэргийлэх юм байна. За хоёр дахь зүйл нь бол мэдээж одоо Мотбандын дүрмээс гадна одоо хоёулаа ингээд хамгийн анхны татаа авалтаа хийж байгаа шүү дээ. Тэр хамгийн анхны татаа авалтан дээр ер нь ямар мэдрэмж төрж исэн бэ? За би ингээд чадчихлаа тий. Ямар мэдрэмж авч исэн? Хамгийн анхны фан татал бол тэгэл бүр яг би ингээд төсөөлсөн байсан байхгүй. Тэрнээс бол хол илүүд авсан. Хол илүүд авсан. Үгээр хэлхий аргагүй юу? Тий, үгээр хэлэхгүй. Окей. За анхны татаа авалтаа ингээд хийгээд ер нь анхны татаа авалтаа хийгээс өмнө ч гэсэн угаасаа хүн ингээд төсөөлсөн тоолтой. За нэг жуус ярьж ирсэн нэг 10,000-ыг бол би ингээд татна гэсэн зорилго тавьсан байсан гэ тий. Тэгэнгүүт тэрийг ингээд татаад би ийм хийндэ гэд тэднийг бол бүгдийг хийж чадсан уу? Тэг ер нь л өөртөө тэгээд гэр бүлийнхэнд хайртай хүмүүстэй л зориулсан. Тэр мэдрэмж бол тасархай. Яг ээж аавд явуулсан чинь чатаар өндөг шүү. Бахархаж шүү гэд. Тэр л яг хамгийн гоё мэдрэмж. Ер нь бол яг л нөгөө өөрөө чадсан гэхээс илүүтэйгээр хүмүүс одоо ингээ хайртай хүмүүс чинь чамд чадчихлаа гэдэг хэлээс шүрхэл миний гоё мэдрэмжтэй. Бусдад яг үр дүн гаргаад хайртай хүмүүстэй ингээд үр дүн гаргаад яг өөрийгөө харуулах. Тэр л шүрхдэг тэр мэдрэмжтэй. Окей. За тэгэнгүүт одоо Мотбанд дээр ерөөхдөө арилжаад явж байхад за хүмүүс бол яг ингэж яриаддаг байхгүй юу? Одоо арилжаад ингээ явж байхад ийм нууц гэж яриаддаг байхгүй юу? Нууц ийм жижиг дүрмийн одоо юмнууд байдаг. Тэрэн дээр нь би аягүй хаалтдаг гэд. Тэгээ тэрэн дээр ингээ алдахгүй бай гэвэл ер нь бол ингээд миний бодлоор эрсдлээ маш сайн бариад явчихвал угаасаа алдахгүй юм шиг надад байдаг байхгүй юу? Яг би бол сүүлд одоо ингээд нөгөө яг энэ Pandifram сонирхчдын группийг нэг сар ажиллуулсан. Тэгэнгүүт яг тэр групптэй би ажиллаж байгаа хугацаанд яг Мотбандаас ингээд би $10,000 данстай болоод тэн дээр ингээд арилжаад яваад тэр дундаа би ч гэсэн өөрөө алдчихж байгаа байхгүй тэн дээр яагаад алдсан гэсэн чинь нөгөө яг Equity-ний дүрмэн дээр би алдсан. Тоохгүй ингээд хамаагүй ингээд явж байгаа шүү дээ. Яах вэ гэл. Тэр ч уус ингээд тест хийж хүмүүст харуулж байгаа юм чигээд. Тэгээд яг тэр Equity-ний дүрмэн дээр яг би гэхэд бүх дүрмээ уншицсан мэдээд байгаа. Гэхдээ би тэрэн дээр алдчихж байгаа шалтгаан нь бол би эрсдлээ би ерөөсөй бариагүй. Тэгэхээр чиний хувьд эрсдлээ бол яаж барьж явдаг вэ те? Тэгээ өдөрт одоо тичнээ арилжааны чи болич гэдэг юм үү? Тийм дүрм гэж байгаа эрсдлийн. Яг өдөрт нэг эсэл цохиулах юм бол ер нь болчтой. Яг хоёр за яг ингээд жоохон бас шунаад ингээд за одоо л яг гээд нэг тиймэрхүү мэдрэмж байгаа шүү дээ. Яг тэгэл хоёр эсэл цохиулах юм. За би зүгээр тэр 7 хоногт чарт авахаа боллоо. Бүрөө. Тэгээ яг 7 хоног хайчдаг. Тэгэд яг зах зээл ахад нэгтгэхэд яг шинээр нэгдэн бүх ингээд зурглаа яг шинээр бас бүх сэтгэл зүй юм болсон тий. Окей. Нөгөө тайвширсан. Nice. За тэгээд одоо хоёулаа болохоор яах вэ гэхээр ерөөхдөө нөгөө чартн дээр юугаа хараад одоо өөрийнхөө стратегийг харуулад нэг тодорхой хэмжээний анализ хийгээд би болохоор ерөөхдөө л яг нөгөө орж иж байгаа арилжаачтаас хамгийн өндөр ашигтай байсан тий. Тэр одоо нэг хамгийн өндөр ашигтай байсан арилжаач нэг мартагддаггүй шүү дээ. Яг энийг нэг ингэж хийгээд авсан гэд. Тэр арилжаан дээр хоёулаа яриад явал зүгээр ах. Ерөөхдөө бас нэг юм асуугаа мартсан байна. Түлхүү ямар хослол дээр арилждаг вэ? Ер нь түлхүү алтан дээр хажуугаар нь дагуулахаар болох юм бол Nasdaq дээр арилждаг. За тэгвэл бас нэлээд савлгаатай хоёр дээр арилждаг юм байна те. Уулын өндөртэй болохоор амар байдаг те. За тэгвэл одоо хоёулаа
ерөнхийдөө хамгийн өндөр ашиг хийсэн хамгийн гоё гэж бодож байгаа ч юм уу те арилжаагаа танилцуулаад яг тэрийг яаж хийсэн, яагаад хийсэн гэдэг нь хэлж. Зэрэгд энд шалгацсан нэлийн хүчтэй бүс байгаа. Тэгээд нэлээ хэдэд шалгаад яг ийшээ доошоо орж ирээд за тэгээд ерөөхдөө энэ авьяас л орсон. Яг дээшээ ингэж авчаад буцаад ретест нэр нь цаг баг энэ авьяас орсон баха. Тэгээд эндээс ороод тэгээд чинь энэ авьяасаа л хүртэл ирсэн. Яг дедлайн хүртэл. Нэг энэ авьяас хүртэл. Дедлайн дээр resist авьяасаа л авсан юм шүү дээ те. За ерөнхийдөө бол яг орох болсон шалтгаан нь яг тэр 4 цагийн спорто байралтан дээр нь л 5 минутын олон шалгалтын дээр л орсон юм шүү дээ те. Гэхдээ энэ дээрээс болохоор 4100 долларын ашиг хийсэн. Тэр нь болохоор хамгийн өндөр ашиг юм байна шүү дээ те. Тэгэхээр хамгийн анхны татаа авалт чинь 10,000 байсан гэсэн шүү дээ те. Яг юу вэ? $15,000 хүргэсэн. Тэгээд all time high дээр ингээд 2,000 савлаа. Тэгээд маргааш нь ахиж хийгээд яг эхний таталт бол яг 5,000 зөв. Ер нь бол жоохон шуналсан биз дээ. 15,000-ыг боломжтой байсан бол 10,000 хүргэсэн юм чи 20,000 хүргэчихье гэдэг байна. Тэр нэг ингээ улаараад яваад байвал яг арилжаа нээхгүй яг 1 хоногт 2-оос зохиосон гэдэг юм чи маргааш нь ахаад суугаад нэг 7 хоног бол яг бүтэн яасан. Зөв. За тэгвэл энэ арилжаагаараа ерөөхдөө хамгийн өндөр ашиг хийсэн. Тэгээ энэ арилжаа бол айгүй энгийн. Гэхдээ яг энэ цаашаа бол үргэлжлээд явах боломжтой байсан арилжаа гэдэг байна шүү дээ. Тэгэхээр яг энэ үед бол хоёулаа ч нөгөө компьютероо хаагаад хайдаг үе арай эхлэв үйсэн гэсэн үг. Ер нь хараа суужсан байна шүү дээ. Ер нь хараа суужсан. Тэгээ хараа суужсан учраас цааш нь үргэлжлүүл барьж чадахгүйгээр за окей. Энд ер нь ингээ болох байхаа гэсэн байдлаа. Тэгээл ч үе ингээд энэ дээдлийн яг resistance-ээр тулаад ирээд яг доошоо ингэж орж ирнэ. Тэгээ энэ авцсан л авсан. Одоо цаашаа ер нь яг алтан дээр за хоёулаа зөвөр нэг бяцхан бодох юм бол алтан дээр яг ингээд цаашаа ер нь юу болно гэж өрчилж төсөөлж байна. Одоо урт хугацаанд яг урт хугацаанд гэхээр бас хэцүү гэж магадгүй нөгөө дэйлиг хаардаг болохоор зөв 4 цаг дээр ингээд бодоход ер нь урт хугацаанд цаашаа ер нь юу болно гэж. Одоо гэхдээ ер нь Украин Оросын даймаа дууссан ингээд бодонгууд ер нь л одоо унах цаг нь болсон шүү дээ. 2 жил тасралтгүй өссөн шүү. Завсраагүй л өссөн. Зөв. Одоо тэгээд ерөөд яг миний харж байгаа үнцгэр болохоор алт болон одоо крипто хоёр зэрэг өсөд тахлаар хүмүүс бас сонирн байгаа байхгүй шүү дээ. Яагаад тэгэхээр аль нэг нь унахлаар нөгөөтг рүү мөнгө өгдөг шүү дээ. Тэгэнгүүт энэ хоёулаа зэрэг өсөд байгаа тийм. Окей. За тэгээ ер нь би ч сайдлах бодолтой байгаа. Ер нь удахгүй бас уналт эхлэх байхаа. Нэлээд том хямрал явагдаж магадгүй. Эвдэж доошоо. Тийм. Окей. Тэгээ тэрийг хүлээгээд ерөөхдөө бол алтан дээр арилжахгүй байгаа даа тийм. Одоохон дээр нь хараал гэж. Гэтэ доошоо унж орж ирэх юм бол ер нь л баял тар. Зөв. Окей. За тэгэхээр манай одоо төгөлдрийн маань хувьд бол хамгийн өндөр ашигтай, хамгийн одоо татаа авалтанд хамгийн их нөлөөлсөн гэж хэлж байна тийм. Ийм арилжаага бид харууллаа. Тэгээ энэ арилжааны үед бол яг төгөлдрийн маань хувьд тухайн үедээ гаргаж ирсэн алдаа буюу одоо нөгөө чартаа ширтэж сууж ирснаас болоод илүү том ашиг хийж чадаагүй болохоос биш. Ерөнхийдөө бол дээш бол хангалттай өссөн байна. За тэгээ өнөөдрийн маань дугаар төгөлдөр маань оролцлоо. Тэгээд төгөлдөр маань бол маш мундаг арилжаад ямар ч байсан 2 жилийн дотор тэгтээ тийм амархан байгаагүй бах. Тэгэхээр төгөлдөрт маань одоо яг 2 жилээ дүгнээд хэлэх үг байна. Одоо ерөөдөө юм 2 жилийн дотор ингээд ийм төвшөнд хүрчлээ. Энэ хүртэл явахад яг дүгнэлт 2 жилийн хугацаанд бол шантрах үе ер нь зөндөөсөн. Яг фанд шатаасны яг дараах 7 хоног бол тэгэхээр хэцүү уналтан дараал та. Яг арилжаа хийхэд бол амархан юм байхгүй яг энэ үрхэд. Яг хамгийн гол нь яг тууштай яг дунд нь завсарлага авсан ч гэсэн яг тууштай хийсээр л ирсэн. Сахилга баттай тийм. Окей. За тэгээ өөдөр бид нартай хамт хийсэн төгөлдөртөө маш их баярлалаа. Өөрийнхөө туршлагаас хуваалцаж бид нарт бас тодорхой хэмжээний мэдэх шаардлагатай зүйлсийг бас хуваалцсан гэдэгт найдаж байна. За тэгээ өнөөдрийн манд дугаар энэ өрөөд өндөрлөж байна. Бүгдэнд нь амжилт хүсье. Төгөлдөртөө бас амжилт хүсье. Тэгээ бүгдээрээ илүү мундаг арилжаачтай болоод илүү хэмжээний ашигтдаараа нэг арилжаагаар 4,000 гаруй доллар хийдэг болоорой тийм. Окей. За тэгээ бүгдээр нь амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Амар сандарлаа. Тэгээ гайгүй. Би бас